өнөөдөр нэг 13 сая доллар дээр хэлж байна биткойн ш. Тэгээд өчигдөр Өмнөд Солонгосны жоохон мэдээ гараад Өмнөд Солонгосын хууль зүйн яамны дэд сайд нь биткойныг одоо биткойн болон крипто валютын арилжааг одоо хязгаарлах талаар одоо мэдээлэл гаргасан. Тэгээд тэрний дараа дэлхийн том мэдээллийн одоо сувгуудаар Reuters, BBC одоо CNN бүгднгээр нь ихэд гарсан л да. Солонгос одоо хориглох гэж байна гэсэн мэдээ. Тэр мэдээнээс бол биткойны ханш 10-аас 20% доош ууссан. Болон бусад бүх валют крипто валютанд дагаад ууссан. Тэгээ өнөөдөр албан ёсоор Солонгосын засгийн газраас мэдээлэл гаргалаа л да. Тэр бол албан ёсны Солонгосын засгийн газрын байр суурь биш ээ. Тэр бол нэг хүний одоо хувь хүнийх нь одоо бодол бид нэр мэдээж хэрэг ярилцсан. Тэгэхдээ крипто валютын арилжааг бол хориглох ямар ч тийм одоо юу байхгүй шийдэлд хүрэх тийм юу одоохондоо байхгүй байгаа. Тийм болохоор тэр мэдээлэл одоо худлаа шүү гэдэг нэг тийм өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн. Ягаад тэгэхээр өчигдөр тэр мэдээлэл гарснаас хойш Өмнөд Солонгост хэдхэн цагийн дотор 55 мянган хүний гар үсэг цугларсан байсан засгийн газарт. Тэр хүнийг тэр дэд сайдыг ажлаас нь огцруулах бөгөөд крипто валютыг одоо арилжааг зогсоохгүй байхыг шаардсан тийм засгийн газарт өргөцсөн. Тэгэхээр хэдхэн цагийн дотор. Тэгэхээр Өмнөд Солонгост ямар их одоо энийг ард иргэд нь одоо хүсэж одоо хязгаарлахгүй байх тал дээр одоо талаас нь одоо байр суурьтай байгааг илэрхийлж байгаа харагдаж байгаа. Тэгэхээр Өмнөд Солонгос яг харахгүй том сүүлийн 2017 оны энэ хавраас хойш нэлээд томоохон тоглогчдын нэг бол яг харахгүй болсон. Тэгэхдээ бас дэлхийд бол үнэхээр 100% нөлөөлөхөр бол бас биш. Яг тэгэхээр биткойны хэрэглээ Япондч тэр, Америкч тэр, Европч тэр яг ижлэгийн хэмжээтэй явж байгаа. Тэгээд иймэрхүү үнийн савлгаа бол маш нэрсэр болж байгаа биткойны энэ салбарт. Энэ салбарт одоо шинээр орж байгаа хүмүүс яг энэ үед их айдаг. Айж паникцнаас болж одоо оруулсан мөнгнөөс доош нөгөөдх нь доош унгууд усных нь айж зардаг ч юм уу. Тиймэрхүү үйлдэл харагддаг. Тэгэхээр ганц монголчууд биш өнөөдөр энэ салбарт хөрөнгө оруулагч одоо тийм туршлагагүй хүмүүс маш их байна. Тэгэхэд тийм болохоор үнийн савлгаар гэж маш их гарч байгаа маа.